Байцааны өрх юмд үзэгчтэй та бүхэн баяраа сайхан тэмдэглэцгээж байна уу? 18 жилийн турш үзэгч та бүхэнтэйгээ хамт шинэ оноо огтж байгаа UBS телевизийн City News мэдээллийн хөтөлбөрийн баярын дугаарыг эхлэхэд бэлэн боллоо. Үзэгч та бүхэн гэр гэртээ сайхан баярлж байгаа. Бид бүхэн ч гэсэн ажлынхаа баяран дээр бас ажлаа хийгээ сайхан баярлж байна, тийм ээ? Тэгдэггүй яах вэ? Яг энэ цаг мөчид бол гадаа үнэхээр гайхамшигтай маш сайхан сэвсээсэн цагаан цас орсон байна. Үнэхээр шинэ жилийн уур амьсгал эрт орж байна тийм ээ? Тийм ээ. Гадаа үнэхээр гоё юм тий. Та бүхэн санаж байгаа бол 2-3 жилийн өмнө нөлөөд баяраа тэмдэглэх гээд байгаа баярын шинэ он гарах гээд байгаа ямар цас ороогүй байсан тий. Гэтэл одоо 31-ний орой нэвсээсэн цагаан цас орж бид бүхнийг баярлуулж байсан шүү дээ тий. Тэгээ үнэхээр энэ жил бол холонгийн хэлтгээр бол эрт цас орлоо. Сайхан байна. За ингээд өстөө сайхан болж байна. Ингээ хамгийн ихний мэдээ юу вэ? За эхний мэдээ бол миний бэлтгэсэн мэдээ байгаа. Тэгэхээр он солигдох мөчөд одоо олон 10 тэмцээн уралдаан зохиогдож шилдэгүүдэд тодруулалтыг үзэгчд маань мэдж байгаа. Тэгэхээр энэ удаа бид бүхэн бас сонирн байх болов гэсэн үднээс шилдэг засаг охин шалруулах нэгэн тэмцээн дээр очсон юм. За тэгээд бид өмнө нь Гран-при шагнал хүртсэн болон тэргүүн дэд байруудад орж исэн мисс охтууд болон үзэгсэн тогтуудтайгаа уулзаж ярилцлагыг авдаг болвол энэ удаа сонирн байх болов гэсэн үднээс бас илүү хөгжилтэй байх болов гэсэн үднээс хамгийн сүүлийн байранд орсон нэгэн засаг охинтой уулзсан юм. Ингээд мэдээгээр хүлээн авна. Үзэгчтэй Сиднейс үргэлж хийж байна. Тэгэхээр яг одоо оролцогч Заснаа. За, яагаад хамгийн сүүлийн байранд орчоо? Яасан бэ? Бэлтгэл хэр хийсэн бэ? Яагаад хамгийн сүүлийн байранд оров? Би яагаад хамгийн сүүлд орсон нь мэдэхгүй байна. Ойлгохгүй байна. Ер нь шүүгчд айгүй буруу шүүлээг үзэж байна. Айгүй ноот шүүж байгаа аахгүй эднэр. Айгүй ноот шүүж байгаа аахгүй эднэр. Гоо сайхныг олж харахгүй байгаа аахгүй энэ шүүгчд. Тэр энэ өөрөө бэлтгэл хэр хийсэн бэ? Сайн байсан. Өндөр чөдгөө бэлдсэн юм гоё. Тэг нойр хоолж бэлдсэн тэр бол тий. Тэгээ яд ихний 10-д орж голоо гэж бодсон чи адагт нь орж байгаа аахгүй. Тэгээ яаж ч надад айгүй сонио асуулт таарсан. Ямар асуулт таарав? Тий, аав нэгч байдгүй, ээжд хоёр байдаг. Тэр юу вэ гэж асууж байгаа аахгүй. Тэгэхээр би мөөм гэсэн чинь биш гэж байгаа аахгүй. Гэг бахад ир чинь ээ үсэг байдаг гэжтэй тий. Хариулт. Угаасаа маа босоо дуустай тэмцээ. Саяны хүүхдүүд бүгдээрээ хиймэл хүүхдүүд арлаа ш. Манай эхнэр оргоор гарын хардаа хумсан оргоор саяны хүүхдүүд бүгдээрээ хиймэл хумстай. За яг хөө тэр ахаа ойлголоо. Тэгэхээр энэ жоохон тайван байхгүй. Тэгэхээр тий дараа тий ахаа жоохон тайван байхгүй. Тэгэхээр дараа тэгээ мөн байсан юм уу? Шээ тэр чинь ээ үсэг байсан байхгүй. Оо ямар тэнэг юм бэ? Жоох хүүхдийн асуулт асуусан байж тээ ёо. За тэгэхээр тайван байхгүй. Тэгэхээр дараа жил бас энэ шилдэг засаагийн шалруулах тэмцээн маань одоо жил болго уламжлалт зохион явагдана. Тэгэхээр дараа жилийнх нь бол орох уу? Оролцсон. Орохгүй. За тэгвэл ярилцлагын төгсгөлд заснаагаас одоо хандаж асуухад шүүгчдтэй хандаж юу гэж хэлмээр байна? Шүүгчдтэй хандаж хэлэхэд шүүгчд бол үнэхээр сохор байна гэж хэлмээр байна би. Шүүгчд бол үнэхээр сохор байна гэж хэлмээр байна. Үнэ. Тэгэхээр цаашдын таны одоо заснаагийнхаа цаашдын хэдийн зорилгыг сонирхвол би дэлхийн гоо сайхны ертөнцид хөл тавина. Тэнд булавч бултай, дарвч далдай гэдгийг харуулна би. Би хичээнэ. Үнэхээр сонирхолтой мэдээ. Тийм байна бас. Гэхдээ ирээдүйд юу болохыг хэн ч хэлж мэдэхгүй шүү дээ, тий? Магадгүй ирэх жил энэ бүсгүй маань Тэв дэлхийн миссийн тэмцээнд ороод Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд бас дуурсахыг үгүйсэх аргагүй. Цаснажийн телевизийг үзэж байгаа бол чамд баяр хүргье. за дараагийн мэдээ бол одоо оны өмнө ачаал ихтэй байдаг нэгэн эрүүлжүүлэх байран дээрс бэлтгэсэн мэдээ байна. Ингээд мэдгийг үзье. За үзэгчдээ бид яг одоо тэгэхээр хотын нэгэн эрүүлжүүлэх байран дээр хүрэлцэн ирээд байна. Тэгэхээр Ахмад төвшин тэр хаа хүн хэр байна? Байхгүй шүү. Юу ч байхгүй. Хотлоо тоглож байгаа хэлээ дээ тий. Гэхдээ би юу ч тоглох гэж хараа. Та нар хар. Наран камерууд ингээ хов хассан сууж байна. Би бүр гайхаж сууж байна. Нэрээ хосон биш юм чи байхгүй юу? Тий. Одоо та нар хар. Цаг Улаанбаатарт шиний 2 цаг 30 минут болчих. Уул нь өдөж ч одоо пижгнээд энэ чин дуулаад ойрлоо чаарлаад одоо энэ камерчд пег байдаг байхгүй ачаалаа даахгүй. За. Өнөөдөр хов хасан чи эвгүй юм бэ нөө. Энэ одоо баяр ёслолын өдөр болоод ихчүү. Гөө хэмэдгүй би одоо ямар сандын хараа. Энэ утас мутсын холбоо бүгд тасарсан болоо гэж үгүй юм байна. Бүгд ажиллаж байна. Ямар дуудлага орж ирдэг. Тэгээ ямар санд аргаа бараад одоо бас энэ тэнд сохтуу хүмүүс амьд явж идэм болоо гэж одоо гудамжинд гарсан нэг ч хүн алга. Сохтуу гүлчүү энэ тэнд хөлдөөд өгөхгүй гэж одоо бас гарсан байхгүй гэсэн. Байхгүй. Яг үндэ энэ хүндээ гэж хэлэхэд ахын одоо айгаа сууж энэ ганцаар. Яг тийм энд чим дуурал тэнд чим дуураад байгаа байхгүй. Энэ зүрхч балбунаач. Чигтэйг балбунаа. Чамаг орж ирсэн ч юм. Уул нь энэ уусууд чи ойрол чарлаад ингээд гашгачаа байж хаад. Хөөе. За яшиг дуудлага орж ирлээ хөөе. Байна уу? Оо сонсч чинь. Тий.
Тэр соголтын зэрэг мэрэг хамаагүй. Үнэртүүлсэн л аваад ир. Харин тийм ээ би ганцаараа байна. Хантай оны. Тэг. За. За ашигүйдээ. Ганцаараа онох нь айжсэн нэг хүн орж ирлээ хөөе. За ашигүйдээ. Хүн үйлчлүүлж гараад ирлээ шүү. Ирлээ штэ. Ажиута. Чичээр юм нэвтүүлчихэж байгаа юм уу? Үгүй би сая нэг бас шампасыг богоо. Тийм байлгүй дээ. Йоо. Би ч одоо бүр үнэрт нохоо шиг болчоо сууж штэ ерөөсө. Хайр хүнэтгэн хаанаас нүртгэн гэх хүн ам ангаж үнэртгэн холгүй сууж ин ерөөсө. Ямар ч баяр ёслолын өдрүүдээр ийм сайхан байгаа юм байна те. Хайв амгалан байгаа. Ашгүй ахын бас болгон сүултээ минь өчиж. За баярлалаа үзэгчдээ. Тэгэхээр City News сурвалжлагын хэсэг ирүүлжүүлэх байран дээрээс сурвалжлага үргэлээ. Сурвалжсан Темка. Бас сонин. Энэ бол үнэхээр Монголын залуучууд арх тарс суухгүй байна гэдэг бол авууштай чанар. Хэдүүлээ энэ чанараа алдахгүй шүү залуучуудаа. Сэлгээ бүр дамаа баярын өдөр чинь бүр хов болсон биз дээ. Тийм байна шүү дээ. Тэгээ бас яг бас хов болсон байна гэснээс бас тэгээд би ч бас нэг 2-3 жилийн өмнө орж исэн юм аа. Тэгээд чи яг нэг ирж авсан шүү дээ. Чи баазаа түн бомб очинжсэн. Чи энэ таар нь хов болсон байна. За тэрийг яг тэр бол хувийн нуур. Үзэгчдэд хэлэх нэг шүү дээ. Тэгээд бас ээлжүүл өргөд эвгүй юм билээ. За балаха. Одоо сонин содон мэдээг сонирхолтой гэрэл зургийн хамт гаргадаг фото мэдээгээ эхлэе. За тэгээ. Эрхэм үзэгчтэй бид фото цуглуулагч Бархуугийн ажил дээр хүрэлцэн ирээд байна. Ингээд Бархуу та өөрхөн цуглуулсан фото зургуудаараа одоо үзэгслэн гаргаж байгаа гэсэн тийм ээ. Тэгсэн би гаргаад байж байна л да. Гэхдээ би зүгээр ч нэг фото цуглуулдаг хүн биш л те. Сонирхолтой түүхийг өгүүлсэн фотонууд цуглуулдаг байгаа. За жишээлбэл үзэгчтэй сайн байцгаа та үед баярын мэд үргээ уучлаарай шууд ярьсан. Тэгээд энэ хараа энэ зураг байна. За энийг би тайлбарлая заяа. Энэ бол их сонирхолтой түүхтэй. За юу вэ гэхээр энэ бол Монголын үзэгслэнтэй хатнуудын төлөөлөл болсон хоёр үзэгслэнтэй хатны зургийг би энд тавьсан байгаа. За энэ Наатлын хатан бол их сонин түүхтэй хатан л да. 1833 онд одоо сайн ноён худагдын Данзангийн 3 дахь хатнаар өргөмжлөгдөж байсан Чанцал дулам гэдэг нэртэй хатан байна. Энэ хатан бол одоо 19 наснда энэ зургийг ингэж авахулсан байгаа юм л да. Тэр хатантай зураг 19 настай гэхэд нэлээд овржуу царайтай байсан байгаа. Их сонин байгаа биз. Тэгээд сүүлийн амьдралын хэдэн жилүүддээ тэрээр бор дарсандаа нэлээд шунамтхай нефт орсон гэж тэмдэглэгдэн үлдсэн байдаг юм л да түүхэндээ тий. Түүний тухай бас дуу гарсан байдаг. Халамцуухан яваа Чанцал дулам энэ хаа нэгтээ тасраа байлгүй те. Ууж яваа Чанцал дулам энэ уяан дээр тасраа байлгүй те гэдэг дуу хүртэл гарсан байдаг байхгүй юу тий. Харин одоо энэний хатныг тайлбарлая л да үзэгчдэд үзүүлээ тийм ээ. Цаатлын хатан бол Дарийн сүрэн гэдэг нэртэй ийм хатан байна. За энэ хатан бол өөрийнхөө булсгар царай бумбар бие одоо тэнэг дүүхэн төрөх тийм ээ. Одоо тэр инээж байгаа нь унтж гин удаа гэмээр ягдүүдтэй царайгаараа тэр үеийн халахын ирчүүдийн зүрх сэтгэлийн бүр байлтанд авалж чадчихсан ийм хатан байгаа. За бас нэг жишээ хэлэхэд энэ дээдлийн энэ зургийг та бүхэндээ үзүүлээ л да. Монголын одоо олноо өндөр гонгор гэмээ алдаршсан тийм ээ. Гонгорын зургийг та бүхэн харж байна. За өндөр гонгор маань 1820-ад оны ихэнх үед сайн ноён худагдын Далай Чонхор вангийн хошуу буюу одоогоор бол Хөвсгөл аймгийн Жаргалан цомонд мэндэлсэн юм хүн байгаа. За Монголд одоо судлаач эрдэмтэн Америкийн нэгдсэн улсаас ирсэн Эндрюс гэдэг хүн бол одоо энэ зургийг авсан байгаа юм л да. Тэр үед авсан. 1820-ад оны үед одоо 100 хэдэн жил өнгөрсөн байж шүү дээ хүмүүсээ. Тэгээд энэ авж явахдаа түүнийг одоо метрлж үзсэн 2 м 36 см дэлхийн хамгийн өндөр хүн байна гэж тэр үедээ тэмдэглэгдэж байсан байгаа. За харин урдталтан зогсож байгаа энэ хүний одоо нэр нь одоогоор тогтоогдох үе хоёр хүн байгаа. За бас нэг зургийг одоо сонирхуулахад энэ талд байгаа энэ бөхчүүдийн зураг байна. Энэ сайхан. Энэ бол нэг хүний одоо авсан ийм сайхан баримттай түүхэн одоо өвөг дээдсээс хадгалж ирсэн энэ ардын хувьсгалаас өмнөх үеийн энэ бөхчүүдийн энэ зураг байна. Одоо надад өгсөн байгаа. За энэ зураг бол одоо тэр үеийн авар гарсан заанууд маань одоо ингэж авахулсан зураг гэж байгаамаа. Тэр үеийн бөхчүүд бол нэлээд туранхай, хурдам шаламгай хөдөлгөөнтэй. Харин орчин үеийн зургийг одоо бөхчүүдийн зургийг та бүхэндээ үзүүлэхэд орчин үед бол яадаг болсон байна вэ гэхлээр юу н өөрчлөгдсөн байна вэ гэхлээр өөрийн биеийн жим болоод өөрийн биеийн одоо маасанда манай Монголын бөхчүүд маань төлхөө анхаарлаа тавьдаг болсон юм уу гэсэн түүхийг бас энд бас хөөрхөн өгүүлээд байгаа байхгүй юу. За ийм л нэг үзэгслэн гаргасан юм та. Өшөө та бүхэн үргэлжлэн ирээд бас миний зургийг авах хүн байвал авч болно үзэгчтэй тийм ээ. Тэгээ ийм байна. Үнэхээр сонирхолтой маш сайхан зургнууд болсон байна. Тэгээд энэ дээр нэг зүйлийг хэлэхэд хэрвээ энэ зургнуудыг авах хүсэлтэй хүн байх юм бол манай студид бас UBS дээр хандаж болно. Ингээд залуучууд би та нартаас өөрийнхөө бэлтгэсэн мэдээг үзүүлмээр байна. Энэ миний бэлтгэсэн мэдээ юу вэ гэхээр нэгэн Баатарлаг хэрийн тухай байна. За танд баяр хүргье. За зүгээр өстө. Эдгээр чи өдөөс хойш эзэггүй байдаг айлахгүй. Би гашин зүгээр даваад арсан нөгөө нохоо яг байранда уяатай байж. Сэнхэн гүж ороод би мөн хатаж байж байх те патг онгоолгоол те. Ороод би чи ажиллах эхлэе те. Юмнуудаа цуглуулаад аваад онглаа те. Ингээд юу хийшүүнүүд явчлаа. Би чи хэдэд тамигтарчдаг зөлгөө би чи ийм чи зүрхий идгүүч яахаар би тамигтартаад одоо энд цаг унгаагаад гал тавьж байгаа сандраа. Дэт толгоогоо шаад
Тэгээд гисэн чи үгүй баруун аяанаас юу гэж уураа мод айгуур таасан юм байна. Дүрсгээд галасаад манлцаад утаа унаар гэж наа байхгүй. Тэгээд өгөөдлөж одоо за ямар ч юм аваад гарыг гэсэн чи орон дээр нэг жаагаар жасгаад үйлээ. За та үе юу хүүхэд идэд байдаг гэж бодоод за би 5 мөнгө аяга авчихгүй айс өдөр мө 5 настай хүүхдээ авахгүйгээд шокд авчихсан тийм. За тэрөө 5 мөнгө аяга аваад гарах юм бол идэгч бодоод улмөрөө балсан байна. Намайг сүлд балтаач тийм. За ясиг танаас хүн чанар зулгаад гин байна. Мөнгө аяга авах юм 5 настай хүүхдээ аваад гараад ирж байгаа юм чи. Стайнер юм бэ. Харин тэгээ гараад чинь нэ хайд чи хэдий амир мэдчихсэн бүгд гараад тагсан. Баяр хүргээ бом баяр. Тэгс гал камац гортоо ирдэ. Одоо зонтрах гэж байна одоо. Тэг ямарс би муу юм юм ээжиг дандаа цаадаг юм баггүй. Тэг чихэн халууцуулдаг. Одоо би л шинжлэлийн баярын өдрүүдээр одоо сайн сайхан юм ээж одоо ээжигээ баярлуулж байгаа. Амир их баяртай. Ээжтэй одоо шинжлэлийн мэд хүргээ тийм ээ. За баярлалаа. Таны ч бас төр засаг маань харж байгаа тийм ээ. Одоо манай ард иргэд маань бас ямар мундаг зүйл хийснийг одоо харж байгаа хаа гэж бодож байна. Хүүхдүүдээр яаж энэ утаараас гарч ирсэн гэж байна та. Хүүхд ба би ч бас зүгээр бинийг ойлоод байгаа ч юм тамбах байгаад энэ хайчиж байгаа ч юм амир тамбах байгаад энэ хайчиж байгаа ч юм амир. Тэгээд хүүхд аваад гараад ирлээ шүү дээ. Одоо хүүхдийн бие юм байх. Сайхан имлэгрэл аваа явсан шүү дээ. Тийм шүү дээ. Гоё шүү дээ. Хүүхдийн ээж аваа бас танд бас маш их баярлж байгаа. Хөө баярлахгүй одоо наад шагнараа тэгээд авахгүй дээ. Одоо би орж одоо галаас номтраалцлаа. Яа тий. За одоо юу гэж хэлмээр юм бэ? Хэрхэн үзэх штэ. Ястаа зүйтэй их чигээ толгойн хөрчлөө гэх шиг. Би өөрөө бүр авч явахдаа бүр өөрөө бүр шок болсон. Тэг байж. Гэхдээ бас энэ хүний энэ ажлаа буянтай үйл явдлыг бол бас магтахгүй байгаа аргагүй. Шинэ жил гарч байна тийм ээ. Ийм шахан үйлдэл хийсэн одоо залуудаа баяр хүргэе. За тэгээд за байж. За ингээд одоо цагдаагийн байгууллага нь өөрсдөө хэрхэн шагнана уу, хэрхэн шийдгэнэ үү өөрсдөө уучраа онцгоо. Бид бол мэдээг ийм дамжууллаа тийм ээ. За ингээд дараагийн мэдээ шинэ жил гарч байгаатай холбогдуулаад би нэг мэдээ бэлтгэсэн. За энэ бол одоо насаараа өвлөө өгний ажлыг хийсэн. Одоогор бол гэртээ пенсентэй суусан ийм өөтөө уулзаж ярилцсан юм аа. Энэ ярилцлагыг хамтдаа сонирхъё. За тийм. За сайн байна уу? Юу хийж суунаа та? Юм идэггүй юм хийгээ сууж байна. Харин тийм ээ юу хийж сууж байна та? Бэлэг сууж байна. Хүүхдүүдэд бэлэг өгөх гээд. Зөв. Манай UBS телевизээс таныг бас олон жил олон хүүхдэд бас бэлэг өгжсэнд нь талархаад хүндэтгээд танд манай телевизийн хамт олноос энэ бэлгийг өгөх гэж ирлээ. Энийг танд өгье. За одоо UBS телевизэд бэлэг өгөх байхгүй да бэлэг одоо. Бишээ та буруу ойлгосон байна. UBS телевизийн манай хамт олон танд энэ бэлгийг өгөөрэй гэсэн юм аа. Ой наа буруу дуулж байна. Харин тийм байна. За тэгээд өвөө. Ямар гоё юм бэ? Өвөө та их олон жил покой юу? Тийм ээ ундаа. Энэ монгой ундаа шүү. Та тэгээд бэлэг өгж явахдаа тохиолдож исэн хөвгтөө явдлуудаасаа яриад өгөөч ээ. Хөгтэй нэг басуу. За юу болсон? Хөгийн юмнуудаа их таарсан. За. Тэгээд одоо нэг айл руу ороод залууч өвлөө өвгөн байж. Одоо айл руу ороод бэлэг өгөөл хүүхдийг бариад үзсгээд нөгөө муу залуучууд нь хөгийн мө өгөн бай гэж барьж одоо нүдтэй сүд болж үй би. За ойлголоо. Тэгээд та ер нь хаагуур ер нь ямар хүмүүст бэлэг өгжсэн таныг сонсохноо их олон намаагүй зохин муу дураахгүй ерөөсө барьж аваад зодно ерөөсө хүнийг бишээ өвөө ихтэй хардаад байгаа би тэгвэл бэлэг өгөөд гарыг ихэд намайг барьж аваад чи сахлаа авчаад дараа хаана очиж уулзах нүг бишээ өвөө эч бидний жиг сахал байхгүй юу даа өвөө та буруу сонсоод байна та буруу юм болоогүй тийм ерөөсө буруу зүрх юм болоогүй бэлэг өгөөд гарах гэсэн тэнгууд игнэртэйг харц тэм чи надад буруу нь миний буруу гэж юу байдгийг би бэлэг өгөөд гарах гэсэн болохоос ямар эмгтээтэй тэр айл ихнэрийг ямар өмөл гэсэн биш ямар өвөө тэр тухайгаа яриад хэрэггүй та телевизээр шууд гарч байгаа шүү City News мэдээллийн хөтөлбөрөөр гарч байгаа ер нь та тэгээд энэ үзэж байгаа үзэгчдэд зориулаад нэг сайхан үг хэлэхгүй юу өвөө за одоо санда та юу гэдэг вэ? За засмусны орноос ирчихэж байгаа би чинь. Цан хөрөг савсуулчихж байгаа. За.
За тэгээд нэг юм ундаг байсан юу байлаа? Бугаа. Одоо мартчих. Нэг тийм эвэртэй юм унаад байдаг байсан юу одоо. За эрхэм мэнд үзэгчтэй ингээд та бүхэн бас хамгийн олон жил одоо ингэж насаараа шахуу өвлийн өвгөн хийж олон хүүхэд багчуудыг бас олон томчуудыг ингээ баярлуулж байсан Монголын хамгийн анхны өвлийн өвгөнтэй та бүхнийг уулзлаа. Буруу яриад. Юу эмгтэй хүн баярлуулж яасан гэ юу яриад. За ингээд City News үргэлжилж байна. Сайн байцгаана уу? Та бүхэнд мэдээлэл холбооны Unitel корпорацийн нийт хамт олон эх орон төслөөр жигүүрлэн нэгэн зорилго нэгдсэн 500 залуусынхаа нэрийн өмнөөс шинэ жилийн баярын мэндийг хүргэж сайн сайхныг хүсэн өрөөё. 2010 он маань Монгол оронд олон амжилт үл мартах түүхийг авчирсан билээ. Манай компанийн хувьд өрн холбооны үндсэн үйлчилгээнийхээ зэрэгцээ интернет, сансрын холбоо, кабель телевизийн дэвшилтэд технологи суурьс IPTV зэрэг үйлчилгээнүүдийг үзүүлэгч үндэсний хэмжээний групп компани болон өргөжлөө. Энэ бол биднээс өргөл дэмждэг хэрэглэгч харилцаг та бидний хамтын амжилт юм аа. Мөн өсрөнгөө хөгжлийн энэ үед Unitel корпорац маань 100% Монголын хөрөнгө оруулагчдын өмчөс шилжсэн Монголын бизнесийн ертөнцид онцлог үйл явдал болсон юм аа. Энэ бидний олд амжилт 2011 онд улам бүр батчин бэлтгэж дэвшин гэдэгт итгэлтэй байна. Монголын нутаг дахь анхны төр улс өмнө гүрний 2200 жил үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой тохиох энэ он Unitel корпорацийн үүсгэн байгуулсан 5 жилийн ойг бид бас тэмдэглэж байна. Бахархах төвхтэй, бүтээх хэрэгцээтэй нийт Монголын ард түмэн та бүхэндээ шинэ жилийн баярын мэнд хүргье. Болдог тэгээд би тэнгэрт нисээд бүжирдэг ав минь намайг дэшэн өргөхөөр алт наранд би хүрсэн миний яталгүй тусчаа сакичи зорон үдээ Утром ширээ Хайрын хамтдан насан туршда амьдрнаа Хайр бүхний зүрхэн нэгдээ Сакичи зорон үдэгэж Цас болооч гэрээ утром ширээ Монголын мэдээлэл холбооны Unitel корпорац. Тийштэй бидний багын мэдээлэл өглөө өгнө штэ. Хүн хөгшөргөөр хүүхчгэл болдог өстэй үзэгчтэй тий. Нөгөөд бол бурууд харахгүй. За баярлалаа үзэгчтэй. City News мэдээллийн хөтөлбөрийн шинэ жилийн тусгай дугаар өндөрлж байна. Ингээ дараа жил иргэн уулзлаа түр баярлалаа. Та бүхэндээ эрүүдийн аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. Шинэ он шинэ жилийн баярын мэндийг дахин хүргье. Сайн байна уу? За шинэ жилийн баярын мэнд хүргье. За шинэ жилийн мэнд хүргье. За он гарах гээд гэртээ байж гинэ. Тий. За. За би нэг цайцуу. За тэгэл байх. Төр үлгэрэл сайхан уу? Сайхан ярих юм алга. За тэгэхээр үзэгчд маань гайхчихж магадгүй. Тэгэхээр мөрөөдөл биелдэг юм нэвтрүүлгийн 2010 оны хамгийн сүүлийн дугаар та бүхэнд хүрж байна. Тэгэхээр манай нэвтрүүлэг 2010 оны сүүлийн дугаараа одоогоос 2-3 сарын өмнө их удаан хугацааны туршид бэлтгэгдсэн юм. Тэгээд бид нар Баттөмөр гэдэг ахыхаа захидлын дагуу анх нэвтрүүлгээ эхэлсэн юм аа. За. За мэдээ за. За баярлалаа. За чихрэд. За. Их нэг шарасаач. За. За тэгээд амьдрал авгүй өстэй хаа. Дажгүй сайхан байна. За.
сүлд модоо тасчаал сүрлэг сайхан өргөөндөө бас нэг толгой холбоод байгаа энэ бичгээ тавьсан. Би ч бас авьяастай юм байна. За зохиол бичээд байна. Зохиол бичиж байна те. Зохиолын дотроо зөндөө олон зохиолч төрж идэргээл бас хоёр холбоос яваад л. Дөрөөр бас одоо бас уншиж өгнө. Тэгэлгүй яхаа. Батаага үзэгчд маань бас гайхчихж магадгүй те. Би бас сая хэлээд байжлаа. Манай нэвтрүүлэг маань анх Бата ах маань манай редакцад захиа бичсний дагуу одоогоос 3 сарын өмнө бэлтгэгдэж эхэлсэн. Тэгээд энэ хугацаанд жоохон юу болж өрнөж байсныг одоо хэдүүлээ хамтдаа үзэх үү. За тэгээ. За тэгээ. За сайн байна баха. Тийм үзэгчтэй. UBS телевизийн мөрөөдөл бэлтгэм нэвтрүүлгийн хамт олон яг одоо нэгэн цагтлын эзэн дээр орж ирээд байна. Таныг Батүмбар ах гэдэг мөн үү? Мөн. За сайн байна уу? За сайн байна уу? Тэгэхээр UBS телевизийн мөрөөдөл бэлтгэм нэвтрүүлэг тань дээр хүрээд ирлээ. Ороод ирлээ. Ирсэн үү? Ирлгүй яг тэгэхээр цагтл ütсэн шүү дээ үе. Тийм манай нэвтрүүлэгт олон 10 мянган цагтл ирдэг. Тэр дундаас таны цагтлыг сонгож аваад бид бүхэн тань дээр хүрээд ирлээ. За их баярлалаа. Гэхдээ энэ манай банхар гуцдаггүй надад мэдээд болохгүй. Энэ ёстой. За тэр яг. За ямар их зүйлсэн их баярлалаа танаа. Яг тэгээд ахаа таны цагтл бас биднэрт их өрмөц санагдсан л да. Ягаад тэгэхээр өдий 37 наслаа. Хүнтэй суугаагүй, хань ижилтэй болоогүй. Ганц биеэрээ ганцаараа ингэж амьдардаг нэгэн залуу байна гэдэг үднээс бид бүхэн таны цагтлыг сонгоод тань дээр хүрээд ирсэн юм. Баярлалаа. Ээж маань зайлгүй. Аач 6 сарын өмнө. Тэгэл би гэдэг үн чи хамраараа газар шаагаад. Тэгээд ингээр орон хөвгүүд. Надад нэг аяг хоолоо өртөд гадаа түлээн үрстэй байхгүй. Тэгээд боцлоо. Энэ хүн хантай зүгээр юм байна. Тэгээд ганц бодгал болохгүй ганц хүн айл болохгүй гэдэг чинь өнөг байхгүй бид. Ихнэртэл болгож өгөөч гэж загтал утсан. Тэгэлгүй яхаа баха. Тэгэхээр үнэхээр мөрөөдөл бэлтгэм нэвтрүүлэг маань өнөөдөр таны захлыг бид уншиж байхдаа олон сэтгэл зүйч нартай хандаж за нэг иймэрхүү бүсгүй тань таалагдах болов гэсэн үднээс нэгэн бүсгүйг сонгон энд авчирсан. Ингээд мөрөөдөл бэлтгэм нэвтрүүлгийн бүсгүйг өрч байна. Үлийн үрэтэн жаргасан нэгэн биний нөгөө таа Нинжин сэтгэлийн цагаан сүдэр ханьмүндээ миний ханьмүндээ миний цэцэр засгирэн чидөө чиний миний госон мөрөдөл бэлж сайхан гэр орон байна. Гэхдээ эмхтэй хүний гар татагдаж чинь гэдэг нь мэдэгдэж байна. Зүгээрээ энэ сайхан гэр орон дээр эмхтэй хүний сэтгэл зүрх гар хорон нийлж босно уу? Бодохгүй босно. Бас нэг тантай ойролцоо үе. Тийм үзэгчтэй та бүхэн харж байна. Мөрөөдөл бэлтгэм нэвтрүүлэг цагтл бичсэн ганц бие залуу одоо хосороо байгаа гэж шинэ сэтгэл дүнг харагдаж байгааг харж байна. Энэ хөөцөн манай хэлээс авчирсан бомбаш. Ихтэй дөрвэнтэн айлт байхад их сайн гэж ярьдیں۔ Баярлалаа. Энэ яасан сайхан бойдон бэ? Аймаг зүрхийн ихтэй ийм миний бойд Тэгэлгүй чиний бойд ийм миний гэр хараа. За яасан бэ хаа? За сайн уу миний дөө. Сайн санаад. Царай чи таач одоо хадад байгаа юм. Гайгүй. Өнөөдөр нэг юм уугаад өндийж. За энэ хүн аваад явсан наалга хардаа. Ястай ажилгуудад унтгаас өөр чинь энд байхгүй. Би юм хүн өст амьдралдаа ястай хараагүй. Хорхраад шинжгээ урхаад унж унтуу цамруулахгүй гэдээ боттоо. Стажил байна. Гэр орон дэлбэрч одоо бөмбөгтэй цайл шиг. Одоо энэ Я не знаю. Гүй. Чимээ юу ч нэ гараад.
Айл загнаал онтолж хөвтөөсөнгөө нойрон дэстэй янзын харам шүү дээ. Яг энэ ховчнуудыг хар. Одоо та нарыг явснаас хойш л одоо угаанаа цэвэрлээ арчлаа гэд энэ гуцсны өнгийн энэ аравч марвч чинь цэмбилгээ ичнэ гэсэн одоо хар байх байдгаар одоо. Одоо энэ сэрээсээ онтуулаа. Өндөө зургаж байгаа хэвчээ манай онтуул. Одоо сайхгүй бол ёстой. За одоо сэрээ та тий. Сэрээ. За би яа та. Холхон байгаа. Гэхдээ гайг охоо онтуулагч. Онтуулагч. Яа! Залгаа. Би хэлдэг байц миний буруу. За, онтол. Өндөө. Онтолаа. Өндөө. Одоо өндөө. Ястаа нэр багтдаг шүү дээ. Өндөө. Сэр, одоо сэр. Зургатыг хийцгаа сэр. Тоо. Ямар бүдүүлгийн бэ чи? Ёо, эмхтэн унтчих яаж юм бэ? Ямар бүдүүлг юм бэ? За сайн мэр өгч. Битгий ордер яагаад байгаа вэ? Бамагуулаад байгаа. За нэвтрүүлгийг хамт олон хүрээд ирлээ. Скан тэгээд уцгад болдго юм уу даамдуулаа. Зургатыг магч биш нойтон татгатал унтсан. Ёо, сайн байна уу? Сайн. Чи амар бүдүүлг юм бэ? Эмхтэн унтчих чинь. Зэрэггүй юм чи яах юм. Сүр бэлгүүд аачих юм чи. За онтуулагч тэгэхээр хоёуланд бас ярих зүйл байна л да. Тэгэхээр манай нэвтрүүлгийн оролцогч одоо Бата ах та хоёр нэг л таарч тохирохгүй байгаа юм шиг байна тий. Ёо. Яасан? Бата чи тааш тохирохгүй байгаа гэсэн юм уу? Тэгсэн. Яагаад вэ? Гүгөө яг ерөн та хоёр нэг болохгүй байгаа юм шүү тий. Яагаад болохгүй зүгээр байдаг л байж. Битээ чарын сайхан байгаа гэж би бодож штэ би. Төмөр юугүй хөө. Одоо дөрхөндөө буцхоо. Тий. Чи өдөр таарахгүй юм байна. Юу мөр хөөе чи. Чи ямар сэн юм бэ? Би байдаг л байж та чадлыгаа чи нэгээр би чамд зүтгэж байгаа үстэй. Чи харалтаа би ядаж харалтаа би хуруу гараа бүгдийг ирж би чамд зүтгээд аваа үстэй. Чи ямар даврцсан юм бэ чи? Ерөн цаанд дандаа ирэмхтэй бүгдийг минь боош хийх ёстой юм уу? Манай Монгол ирчүүд амар ноён цантай юм. Нэг болсон болоогүй юм бичээл би хамаг юм хийгээл болооч та чи одоо чи харин галаар оролдож ш Бата. Болсон бодоогүй юм гайл доромжлоо миний мөмө яруу найргийн тэр бичгийн машиныг тийш жолоодсон өдрөө. Үгүй яалаа чи юм чи тэгж болохгүй шүү дээ. Чи би амьдралыг болох гэж ёстой чадлаараа л жартааж байгаа шүү Бата. Чи надаас өөр эмхтэй олохгүй шүү Бата. За тэр яг. За тэр яг сууж ямар ч хэсэг хүн орж ирсэн мэн цай цүүний бодоо тий. За Бата миний эма биччихээ зохиол бичээ за юу. Урдаа хаалгууд ичгээд. За. Хүүши наад зургатаа авалтаа на камера авалтаа. Болдоо та нар хүний эмхтөнийг хим идчих та нар болооч тээ. Юу амар юу гэж энэ миний аваад байгаа юм би одоох л доо. Би одоохон цэвэрлэнэ байж за юу. Нам унтсан ч харин жоо өлсөж чинь жоо мах идчихэд би одоохон цай чанаад за энийг бити аваад би одоо угаан за одоох бити аваад л да. Бата нэгтийг болов л та ямар амар онготой юм би одоохон угаачнаа. Амар үстийн байна. Бити аваад эмхтүүний юм бити л да. Энэ аяг санаахыг бити л да. Хүн юу гэж бодох юм бэ? Манай танд найз майс нар юу гэж бодох юм бэ? Ингээд манай нэвтрүүлгийн хамт олон Баттөмөр ахынхаа мөрөөдлийг биелүүлэхээр дахин нэг оролдлого хийж үзсэн юм. Энэ бүсгүйг төгөлдрмаа гэдэг. Тэр үнэхээр ажилсаг, нүд ирэмхийн зургууд оролцогч Баттөмөр ахын маань гэр орныг эмх цэгцэнд нь оруулж чадаж байсан юм. Гэвч бид сарын дараа дахин дуудагдлаа. За сайн байна уу хаа? За давгүй юу? Давгүй. Гэхдээ давгүй ч гэжтэй. За таныг харин уцаар ярьсан гэхээр наашаа гараад ирээд ирлээ. За. Юу? Нөгөө хүүхнийсэн талаар минь жоохон ховрох гэ. За. За. Танах чайрын сайхан цэвэрхэн цэмцгэр айтайхан болцсон баг чинь ээ. Тэр талаар ярих юм байхгүй. Ажилд их сайхан юм уу? За та хоёр тэгээ давгүй байна уу? Давгүй. Нэг ярих юм байна. Энэ хүүхэн их гол юм. Байж алгалуулж. Хойсойсэн. Техний нэг донгийн алгуулгалтын дээр би бүр гайхаад цагтаа мавтаа дутахгүй юу. Тэгсэн чи ерөөсө хот төв. Тэний
бүхний харсан уу гэл ингээл дүүргээр явлаа. Олон нийтийн цахмахаар зургийг наагаал байх юм. Тэгснэ дараа нь зүг ороод ирсэн. За. Хайц асуусан. Хаагур яваад ирж байгаа. Хаагурч яваагүй. Юу хийж ирээд ирж байгаа юм. Тэгэл айгүй хөөрхөн. Ажилдаа айгүй сайн. Гэр орныхан цэвийг аваад энэ муу хашаа ороо гэж цэвэрсэн байлээ. Энэ дээврээ чинь уулахын болоод наахын аагаал хатгах надад тий. Ингээл цэнгэлж аял. Үгүй одоо алга болохтой хэдийн ирэх цагаар алга болж байна. Тэгжвэл алга болж байна. 7-8 хоног. Ямар ч орсоргүй. Ямар ч орсоргүй алга болж байна. Өрсөн юм. Тэгэл шин гэрт байгаа ааваас үлж гисэн нөө хэдэн мөнгөн зүнг юм чи. Галар юм чи. Та яа тэгээд тэр авч явахыг харсан уу? Харсан би бүр баримттай араас нь ламбарднаас авах юм авсан. Тэгээд зарим нь өөрөө хөрх юм зал аваад ороод ирсэн л дээ. За. Ингээд сони уул анкетэн дээр их аятайхан боловсралтай ажилсаг сайн бүсгүй л гэж бичсэн байсан да. Тий. Тэгээд анкетэн дээр нэг л юм бичээгүй л гол гэдэг нь л бичээгүй л. Тэгээд одоо алга болчихсон. Одоо тэгээд гараад хэд хоног алга болсон юм? 7 хоног да. 7. Нэг ч ирээгүй. Оо сайн байна уу? Хань тийсэн баг юм уу? Сайн байна. Ай хоолны бодот юу? Хэрэггүй. Наш сохоо. Яасан бэ? Би хам зүрөө. Зүгээр. Энд нөгдөг үсттэй. Зүгээр. За гिच. Тэгэхээр манай мөрөөдөл бэлтгэн нэвтрүүлгийн одоо хамт олон бас та хоёроо яач явах юм байна даа сурвалжлага өргөжлүүлээд явж байна л та. Би тэр давгүй. Гой боломжтой сайхан байна. Би тэрийг дуудчихад чиний талаар авч хэлцгээд тэгээд одоо болидоо ойл. Жаа хөөхтэй тоош. Бата яасан бэ? Хөө яана. Энэ маа намайг буруугаар ботсон юм шиг байна. Хүү Бата чи намайг буруугаар бодоод байгаа юм биш үстэй. Би чи олонтойгоо буужгинж байгаа ирж байгаа байхгүй юу чи? Хаана олон буужгинж би тэнд очиж буужгинж байгаа ирж байгаа байхгүй юу? Алга болоод ирэх болгондоо энэ үгээ хэлт. Хүү яана. Би тэгтээ бас чам боддог шүү дээ. Би шүн бүр зүүлж чамд шүү дээ чамд. Чи минь яаж байгаа ийж байгаа бол хоос онжоо бол айгуу санаа зовдөг байхгүй юу энэ чи? Хүү Бата яагаад байгаа юм бэ? Зүгээр үстэй. За яах вэ? Ингэж бодож байгаа бол яах вэ? Харин чи над нэг боломж олгоч. Би чамд боломж олгосон биз дээ. Анхны алгуулалтан дээр чинь би чамд ороод ирэхэд нь за чамайг би дахиж ингэж алгуулах юм би чамаас болно. Харьцаа таслана гэж би олгоогүй олгосон. Би тэр чи ойлгож байна Бата. Хүн нэг алдаж болно. Хоёр дахь алдахгүй байж болно шүү дээ бас. Хоёр дахь боломжийг олгож байгаа чи. Хоёулаа 14 хоногийн түр салтий. Тэгээ хоёулаа тэр хооронд би бинийгээ санах нь уу яах нь харъя. Тэхүү. Чи тэр 14 хоног биенээс оол гэж үтсэн шүү дээ. За. Чи миний айгүй гоё мөрөөдлийг байхгүй болоо доо. Хоёлаа эх сард хүүхдтэй болъё. Тэгээ явандаа машинтай болъё. Энэ амьдралаа айгүй гоё болгоё гэж би айгүй гоё том мөрөөдсөн байсан. Чи энийг үгүй хийж байгаа юм уу Бата? За хүн ингэж байгаа бол би одоо юу гэх тийм биз дээ. Уучлаарай. Дуурай шиг байна. Бано. Оо зүүшлэх төвчөнөөсөө. Оо тийм байна. Би байна. Оо. Тий. 3 сарын өмнө зар өгсөн тий. Зарын дагуу ярьж байгаа юм уу? Оо. Очих уу? Одоо ч очих боломжтой болж л байх шиг байна л да. Тий. Хааны. Гоолтой тонхил доо. Оо за би маргааш шуудангаар сууч болж байна тий. Өр хөгдүүд нь хэрэг. Оо боломж юм байна тий. Өтөр ихнэр нь эргэж ирээд ийм асуудал үүсгэж байгаа юм шиг зү. За тэгвэл санаа зовлт би маргааш шууд суудна. Ааха тэгээ. За. Хүн амьдралаа шийдэж байгаа би ч гэсэн амьдралаа шийдэж байгаа юм байна. Тэгээд Батад нэг л хэлчихье. Хүн амандаа орж ирсэн шар цэцэг хэлээрээ төлөө гэж нэг үг байдаг шүү дээ. Чи шар цэцэг хэлээрээ төлөвчлээ дээ Бата минь. Чамд амжилт хүсье. Сайхан амьдраарай. Би ч гэсэн амьдралаа зохиолоо. Баяртай. Баяртай. Иймэрхүү л байдалтай л байна. Энэ ихтэй хүнд ханиулахгүй. За хаа тэгээд одоо цаашдаа яа гэж бодож байна да. Тоног яг ганцаараа амьдраад үзье тий. Ахын ч гэсэн жаахан бодъё. Тийм ээ. Тэгэхээр хаа мөрөөдөл бэлтгэн нэвтрүүлэг маань үргэлжилсээр байгаа. Тэгэхээр манай
нэвтрүүлгийн сурчлага хэсэг маань яг 12 сарын 31-нд буюу он гарахын өмнөхөн ирж тань дээр уулзъя. Тэр бол түр баяртай тий. Баасан. Тэгээ. За тэгээ үзэгчдийн мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг маань үргэлжилж байгаа. Яа. За таны одоо үс сахалж бас нэлээд урт байсан байх шүү. Ястай. Юу ч. За нэг иймэрхүү манай нэвтрүүлэг маань болж өрнөж исэн юм аа тэгээд. Тий. Одоо байхгүй болсон юм. Харин тий. Царай засаа сайхан болсон байна. Хорооны юу яж байгаа урлаг соёл харилцаад бас сая шинэ жилийнх нь комиссар нь суугаад нэг хоёр хөтлөгчийн бас үгийг бас дүүгийн бас мөр холбот толгой холбож өгөөл тий. Бас тэгээд тэр яг одоо юу нэвтрүүлэг үзсэн одоо энэ ходог монтог дээр очролцохсоор боо юм болох юм байна. Ихнэртэй уулздаг бол тэгэхээр бас багшдгүй яг хэлээ. Тэгээ яг наад асуулт чинь бас манай үзэгчдэд ч гэсэндээ сонирн байгаа бах л та. Тэгэхээр батаах манайг одоо хань жилтэй болж гин үү, сэтгэлд нийцсэн хүн байна уу, яаж юм те? Бас яг энэ хүн дэлхийд бас те айлс хахаар автрах гэж одоо яг манай энэ ажиллах шинэ нэг хүүхдээ тоглодог байсан. Тэгээ сүйд алга болсон юм. Тэгээ сайхан ирсэн байлээ. Нэг долмаа гэдэг охин байсан. Долмаа гэдэг үү? Тий одоо нэг хүүхдээ болсон мөлий найдантай тэгээ яах. Нэг хүүхдтэй хүүхдтэй л ахгүй та. Тий манай одоо зохиолоор хийж тонч найдан гал зохиол гэдэг чтэй өнчиг хүүхдтэй гэдэг чтэй. Яа би зохиол үүсдэг болохоор бургуурж яриад байгаа. Тонч найдан нэг найдантай хэлдэг. Тэр маань бас сая хоёрхан битээс гашааны цусраар бас би ингээ харалцаад авсан. Би бас их тэр хотын дээр уснаас зөөгөөд гэрлэн оруулж игээд. За ямар тэр маань бууз бэлтчихсэн. Одоо би жам жигэн. За. Бас салаад одоо өнөдөр оруулж юм гэсэн. Тэглэг яхаа тэгээд за тэгээд та хоёрт амжилт хүсье батаха. За 2011 онд та өшөө аз хиймэртэй өшөө сайхан амьдрал илүү тэмүүлж болтгоо. Мөрөөдөл биелдэг юм нэвтрүүлгийн 2010 оны хамгийн сүүлийн дугаард оролцсон Батмөр ахта маш их баярлалаа. Танд шинэ он шинэ жилийн гал халуун баярын мэндийг хүргэе. За мөн бүх нийт үзэгчидтэй шинэ он шинэ жилийн баярын мэндийг хүргье. Баярлалаа. Сайхан баярлалаа. Сууд ич байгаа. Түр ялцахгүй ардаас нөгөө төлөв. Юу, долмаагч салаад оруулж ирж шид аваад ороод надаа. Сайн байцгаана уу хүмүүс үзэгчтэй. Та бүхэн сайхан амарцгааж байна уу? Кофе юу цай юу нэвтрүүлгийн шинэ жилийн баярын дугаарыг хэлэхэд бэлэн боллоо. Манай энэ удаагийн баярын дугаарт маань Шонхрын Дэвэлт клубын багш тамирчид оролцож байна. Ингээ та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За. Бас манай үзэгчдэд бас сэргээхээр бас огцом сайхан мэдчилээ. Баярлалаа та бүхэндээ. За ингээд бид бүхэн зочдоос уламжил ёсоор кофе уух уу, цай уух уу гэж асуулт тавьдیں۔ Юу уумаар та? Би юус ууч. Жуус. Жуус ууч. За, та юу хөө? Багш би ус уух уу, жуус уух уу? Чи зүгээр суугаач. За. Багш би ус уух уу, жуус уух уу? Ус уу. За багш. Багш юу хөө? Бүгдийг нойлоод ууч. За. За тэгээд хийж явах хооронд нь өөрсдөө товч танилцуулаад тийм ээ энэ клубийнхаа үйл ажиллагааныхаа тухай анх эзэн үүсгэн байгуулагдсан гэх мэтчлэн бас яриа эхлүүлэхгүй юу? За тийм бид нар бас одоо байгуулагдаад удаагүй байгаа. Тэгээд одоо анх бол Барын савар гэдэг нэртэйгээр байгуулагдсан. Тэгээд тэр бол одоо их нэр нь хүндэтсэн. Тэрний дараагаар бид нар Шонхрын нүд гэж өгсөн. Дахиад өөрчлөөд үү? Тий бас хурцсадсан. Одоо бол Шонхрын Дэвэлтгээд арай зөөлсөн нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлээд явж байна. Тий. Танай клубд чи ер нь хэдэн хүүхэд суралцж байна? Нэг олон хүүхэд суралцаагүй зүгээр одоохондоо хүн ирэхгүй байна. Тэгээд одоо бол нэг алт мөнгөн хоёр шавтай л байна. Тэгээд одоо ямар ч нэндээ бас маркетинг менежментээ бас сайжруулъя гэд танаа нэвтрүүлгээр орж бас сэлцэндээ хүн хамруулъя гэж бодож байна. За тэрийг ойлгож байна. Тэгээд юу танаас асууя л да. Анх багштайгаа яаж танилцсан бэ те? Тэгээд энэ бие хамгаалах урлагаар одоо хичээлэх болсон тэр анхныхаа мөчүүдээс хуваалцахгүй юу? Тэ? Өө анх би багштайгаа баарнд зодолдод танилцсан. Багштайгаа юу? Тий. Зодолд шүүх багшигаа зодод танилцсан. Багшигаа юу? Тий. Багш тэгж баарнд тэгэхэд security хийдэг байсан. За. Тэгээд тэрнээс хойш одоо багш шавын барилгад олцсон. За. Мундаг. Одоо миний их дарж байгаа. За. Галзуу амт шүү дээ. Багшигаа зодно гэдэг чи одоо бас их сонин түүх байна те? Үзэгчтэй? Бас сонин те? Бас сонин шүү дээ. Үнэхээр сонин танилцсан байна. Тэний хогшоо. Тэгвэл таны хувьд бас багштайгаа яа танилцваа бас? Миний хувьд бол одоо би
хөгжим бүжгийн коллежийг бүжигчний ангиар би төгсөөд 3 жил болж исэн. Бүжигчний ангиар? Тий, бүжигчин байхгүй би. Бүжигчин юм уу? Тий. Оо бас. Тэгээд би 3 жил хийх юм олдохгүй нэг өдөр гудамж явж исэн багштайгаа тааралцсан. Зөв. Тий, багш маань тэр өдөр маш хүн тулаанд оролцсон уу, яасан, хүн зодуулсан уу, бөөмд ухаангүй хэвлэж исэн. Багш нь уу? Тий, тэгээ би гэртээ аваачаад бүр совлаад эмчлээд хөл дээр нь босгосон. Тэгээ багш маань чи миний амийг аварсан. Чи бол миний багш шав байх ёстой гэд би тэр багшийн барилгаа авсан. Тэгээ багш маань бүх эрдэм чалаанаа зааж өгнө гэдэг өнөөдрийг хүртэл би тэр багшийн барилгаа авсан. Танай клуб яг хаана байрладаг вэ? Байрлалаа заагаад өгвөл бас. За хүмүүс бол засгийн газрын ордны мэдж байгаа тий. Тийм. Засгийн газрын ордны зүүн талаар явсан чанга хоошо долоон буудлын явсан замаараа салахгүй яваад. Салахгүй явж байгаад яг тэр нэг автоплансагийн хойдлоор иргэсэн баруун тийш иргэсэн зам руу оронгууд тэр тоосон улаан тоосон худаг байж байгаа. Тэр худаг нь бид нар бол гिचэн сургуультай явуулж. Худгийн дуу. Тэр ус тасарсан тэнд ус түгээх байсан. Зөв. Тэнд засвар хийгээд тэгээд тэнд нь одоо засвар хийгээгүй хэл та. Тэгээд яаж байлж? Одоо ингээд хүүхдүүд авна. Тэгээд төлбөрөөрөө бид нар бол засвараа хийн. Олсон мөнгөөрөө засвар хийсэн. Одоо хүүхдүүдээс авсан мөнгөөрөө засвар тогтчлтын ажлыг хийнэ гэж бодож байгаа. Төлбөр мөнгө гэснээс одоо танаа элсэлтэй одоо танад шав орё гэх юм бол одоо ямар төлбөртэй орох вэ? Төлбөр бол нэг айхтар бишээ. Нэг айхтар хувааж цаас юм бол байхгүй. За. Нэг 50,000 орчим. 50,000 төгрөг болж шүү дээ. Хүмүүнд үзэгчтэй бас 50,000. Юугаа идж уух юм бэ энэ чинь? Багдах юм шүү. Тэгвэл нэг 70 орчим л байна шүү дээ. 70,000 төгрөг юм байна. Хүмүүс үзэгчтэй. Үгүй. Багш ийм байхгүй да. Гэрэл захилгаан түрээс юм уу? Тэгээд эн чи засвар. Тэгээд дээрэс нь одоо бүгдээ ингэ төлбөрөө тохироогүй байсан юм уу? Зодон зохионыхоо хэрэгслийг авна. 100 багтаад байгаа шүү дээ багш. Тэр захилгаан маглаан дүүрч одоо хоол ундгүй зүт шүү дээ. За тэгвэл юу яа дөө 150. Ер нь бол ярина. Тэгээ шууд бас нэг хүнийг тулгаад байхгүй бас. Тийм ээ тий. Ер нь буугаал тэгээ нэг 120 морь дээр л болох. За зөв. Уяатаа хандж чинь тийм ээ. Тэгээд 120 бол багдах гэдэг байгаа шүү багш. Өөрөөс доош бол За ер нь ямар ч байсан эрхэм хүнд үзэгч та бүхэн сонирхоод очих юм бол төлбөрийн нөхцөл байдал дээр бол ярьж тохирж болох юм байна гэж ойлгож болох юм байна тийм ээ. За тэгээд бас нэг зүйл асууя л да. Багшийн эрдэм шавьяас, шавийн эрдэм багшид гэж одоо нэг сайхан үг байдаг шүү дээ тийм ээ. Одоо танаас гэж асуухад танаа багш чи яг юуг голчлон заадаг вэ тийм ээ? Зодооны арга техникийн хувьд ч гэдэг юм уу? Тийм ээ. Бас нэг багшийн арга барил гэж байгаа шүү дээ тийм. Тэрнээс ярихгүй. Би багштай танилцсанаас хойш хүн зодуулахаа болцсон. За та тэгвэл их зодооны урлыг сайн эзэмшсэн байх нь байна тийм ээ? Үгүй би зугтчдгийг. Тий. Зугтдаг. Зүгээр хүмүүсээс зүгээр л зугтчдгийг. Багш хэлдэг байхгүй юу? Зодооны олон мехнүүд дотроос хамгийн чухал нь зугтах гэж. Би өмнө одоо багштай танилцааг байхдаа айгүй их сорив авдаг байсан ингээл зодолтоо толгойд өрн сорвтой шүү дээ. Одоо багштай танилцсанаас хойш нэг сорив нэмээгүй. Шууд зугтчдгийг шүү дээ. Яг үнэ. Би гайх чинь та гарцаагүй байдалд орсон нөхцөлд яах вэ? Зугтах ямар ч арга байхгүй болсон. Тэр нөхцөлд яах вэ? Тийм үед яадаг багш. Яаж хийж байгаа зугтан да. За яаж хийж байгаа зугтах юм аа нэ? Ер нь бол ийм үг байдаг. Ана зодооны багш нар ярьдаг. Зураг зодон хоёрыг бол холоос халсан дээрээ гэж. Ер нь тийм ээ. Аль талдаа хэл балдгүй тийм ээ. Тийм. За тэгээд ер нь бол үзэгчд бас сонирхож магадгүй тийм ээ. Та бүхний одоо дасал сургуультаас бас нэг сюрприз бариад үзэгчдэд бас үзүүлвэл тийм ээ. Манай зочид болгон одоо өөрсдийнхөө өрмөц тэр дуучин дуулах жишээтэй тийм ээ. Тэгэхээр ийм байна. Хөгжим бол хөгжмөө үлээх тийм ээ. Бид нар бол одоо бас яг нөгөө одоо юу тохиоромж одоо бидний хэрэглэгдэхүүнүүдийг бүгдийг одоо секцэн дээр орчоод ирсэн. Одоо тоосоор ингээд зогчдгийг тоосон байхгүй тийм. Тоосгоч байгаа л да бас имийг яаж мэдээ. Энд нэг тоос аваад ирсэн бас сонирхоод манайхан ч бас сонирхсон шүү дээ тийм. Энийг нэг одоо яаж хагалах уу жишээлбэл тийм ээ. Энийг бас манай үзэгчдэд за үзэгчтэй. За ингээд мөнгөн шив. Багшаа би чинь банзал цагж байгаа шүү дээ. Топер ороог байгаа шүү дээ. Юу шаттай ордог юм бас тий шүү. За. За алтан шив. За. Толгоор. Багшаа би өчтөр толгоор нэг цэм таглаад толгойд орхицсан байгаа шүү дээ. Орхицсан. Нөгөө заавал ч хагалах гээд би одоо шаардаад байгаа юм биш тийм ээ. Үзэгчд бас ойлгоно тэрийг бас хагална л да. Багшаа болоо. За би л хаглая да. Багшаа болоо. Багшид хагалах болох юм уу? Зүгээр. За ихэнхдээ бас яг манай оргил үг ярьж байна тийм ээ. Та бүхэн сайн хараараа бүгдээрээ хамтдаа харцгаая. Багшаа. Төвлөрөл тоо.
За. Яа. За. Яа зөө. Хугацтай тоосго. Баг хугацтай штэ. Хугацтай байна. Ахсуугсан. Үгүй хааштай хайгаад си боскины байж чи. Хугацтай юм уу? Үгүй. Хугацтай хугацтай. Орд бид дандаа бэлдсэн тоосго байгаа. За тэр яг. Яг зурцсан тоосго тэгээ хугацтай. Би авчирна. Би авчирна. Тэрийг хүмүүс дүү. За би танд торн хийгээд өгнө заа. За манай секс дороо тийм хардаа. Хараа багш хугалсан шүү дээ. Хараа. За тэр стага илж. За хоёр үргэ. За гэргүүд үзэгчтэй. Та бүхэн шинжлэрээ сайхан баярлаарай. Манай энэ удаагийн дугаар өндөрлөө. Дараагийн дугаар түр баярлалаа гэргүүд үзэгчтэй. За сайхан болсон заяа. Аха. Хараа сая дуусч Байна. Чиний нэвтрүүлэг дууссан уу? Чи хаана явж байна? Би ач холбооны нэвтрүүлэг дуусчихад би чамааг дайраад тэгээд хоёр дэцэг очив. Заа юу. Нэвтрүүлэг одоо эхэлж байгаа юм уу? Оо, за би тэгвэл түрүүлээ очиж дүү. За, яри. За. Сайн мэцгэн эрхэм үзэгчдээ UBS телевизийн гэрте харих зам нэвтрүүлэг эхэлж байна. Өнөөдөр 12 сарын 31 баярын өдөр. Энэ өдөр нэгэн ямар ч хамаагүй нэг хүнийг баярлуулах гэж бодсон юм. Энэ үгээр явж байхдаа би дандаа боддгийг харж байдаг. Энэ хүн их олон жил 10 бараг миний мэдхээр бараг 10 гаруй жил энд сууж байгаа хөлгөө хоёр хөлгөө хөлөө тайруулсан нэг юм ядарсан нэг хүн байгаа. Яа тийм бас нэг Монгол эмэгтэйгээс гарсан нэг Монголын Монголын нэг иргэн байна. Энэ хүнийг 12 сарын 31-ний өдөр баярлуулах гэж бодсон. Гэхдээ энэ нэвтрүүлгийг бид нэг хийхдээ камера дэлгээд олон түмэнд харуулад ингэж энэ хүнийг хичээ зовоох гэсэндээ биш. Зүгээр нууц дуран гараад хоёр хүн хоорондоо хоёр ийг л сайхан Монгол иргэн хоорондоо ярьж байгаа юм маягаар энэ хүнээс сэмхэн сурж авч хийж чадсан байна. Камера нугараа. За сайн байна уу? Сайн байна уу? За шинэ жилийн баярын мэдрэг. Сайн байна. Сайхан баярлж байна та? Сайн. Юу яраад юу? Энэ нэг зүгээр радио нэвтрүүлэг байгаа мó. Зүгээр хоёулаа нэг сайхан нүүр царай гарахгүй юм чинь хоёр монгол хооронд ярьж байгаа ярил. Гүйгүүд би таггүй мичээгөө та тэн санаа зовхон байхгүй. За та энэ хэдэн жил сууж байна энд? Та нар одоо ийм авах ч уулын эрдэн хилээд тийм ээ. Би бас ажилгүй цаг заваа гаргаад бас ингээд цаг маг аваад ингээд уулзын учрын ярилцлага авъя гэдэг. Ингээд яг та нар яг ажилдаа байгаа ингээд ажил салгардуул дундуур нь орж иж байгаа байхгүй. Тэг чамаа ингээд чи тэр уулзаа сууж байгаа хооронд өчнөө хүмүүс яваад би өчнөө дуудуулах хугацаа ингээд өнгөрөх гэж байгаа. Өө за. Буух ороо болчихлоо. Энэ хүмүүс нэг ярилцлага мэрлэх. За буух. За өнөөдөр шалахгүй наа. Өнөөдөр үнэхээр муудчих шүү. Өнөөдөр 10 Өнөөдөр шүү дээ ерөнөд баяр дөгч тоолоо. Эрхэм дүүстэй хөрх энэ хүн гараагүй хүн байна хөрх бас л нэг юмталтай. Энэ өдөр гараагүй байсаар бол бүр дүрдээ ёо. Үшээ тач одоо гартаа байсан юм чи. Манай найз واخгүй да. Бас гараагүй болохоор бас хүмүүнг илүү өгөх. Бас яг энэ бас менежмент юуныхын тал дээр л бас бид нар бас харж ажиллаж байгаа юм дээ. Та нар ч гэсэн бас менежмент асар ихээр нөлөө үйлчилдэг юм байна тийм ээ. Юу юм бэ? Ой хэр яах вэ? Өшин цэвэний тэрч байгаа хүүхд тийм хүүхдтэй болмоор байна. Жоо хүүхд. Номгоо юу? Номгоо сурцтай уйлж гарч байгаа юм аа? Би хараад ах нэ. Тэр мөндний чи уйлаад чарлаад орилоод ирэхээр 50 гарц авганы зүгээр орилоо чөл мөнгө өгöd энэ. Энэ айхтар. Ер нь одоо бас нэгтэй бас юу ахгүй юм чи бас мэрэгчлүүлээд явчихж байгаа байхгүй яг урлаг байгаа байхгүй. Тийм хүүхдтэй болж байгаа яа та. Энэ одоо тэгээд хүүхдтэй өргөхлөөр мөнгө илүү өгч जैन тийм ээ. Хүмүүс яг нэг маркетинг менежментийн мөнгөлт гэж байгаа юм л та. Бас нохоод ирж болж байна. Нохоо гөлөг мөлөг явал хүн ч бас амтан таартай. Хүү ихээс намайгээс илүү тэр мүү гөлгийг өгөхөд гээд мөнгө өгөөд шүү. Бас айхтар аа. Бас мэдмээр л юм аа. Сэлбийн гүрэндэд нэг шинэ юм гараад ирсэн байна. За тийм гин. Тэгэд үзэгдэж харагдаагүй нөхөө гарч ирсэн гэсэн. Тоош юм. За тэр яаж вэ? Тэр ястай инээд. Хараа зүгтлээ ирээлээ би. Хараа. Хүмүүсээ надад мөнгө харил би өсөж байна гинэ. Яаж мөнгө өгөх юм бэ? Тэр дуусаа. Тэр 7 хоног суугаад тэгээд юуж байх. Тийм тэнийг юм бич. Хүн юу гэж хүний хоолыг бэлтгэе. Тийм шүү дээ. Тийм шүү дээ. Өчиг мань үчиг адил одоо тэр номгооч адил нэг мөн нохоо бич. Өч дуулж муулаад бас тийм шүү дээ. Ямаас зүгээр хүн хоол өгөөд би үзчихэд. Тэр юу? Хүний өмнөөс үзэж байгаа юм уу? Ойлгоход бас нэг ухаан хэрэгтэй юм байна. Ухаан хэрэгтэй. За тэгвэл манайс тэгээ ямар ч хэлсэн цөмөрөө танада ч итгэв. Би өдөр угаас оцч алиг хөл. Өө та зөвхөн хөлтэй юм уу чи? Би бас аа? Бас л маркетинг менежмент ой.
дүүчлээ. За ямарсан танад очиж цөмөрөө. Манай хоёр цөмөрч гээ хоёлаа. За маргааш хайж гарга би. Би одоо буй. Маргаашээс байшлаа солио. Тэгээ яана ч. Скай. За тэгээ скэр очиж тхүү. Тэгээ одоо том супермаркетуудаар л явъя. За тэгээ. Одоо баяр болж ш. За яа. Чүс. За танаа тарчанаас юу вэ? Яа. Энэ ямар үнэтэй энэ ямар машин бэ? Энэ яг нэг Land Rover-ийн Range Rover гэдэг машин. Land Rover юм те. Яа, энэ одоо амар үнэтэй. Гүй гайгүй штэ. Нэг $115,000 л байна уу да. Тэгээ нэг $115,000-120,000 л орчих байна нэг. Энэ машин. Миний машин. Миний машин. Яагаад? Яагаад гэдэг чи юу ч. Яа. Чи сая машиныг гадаа бүр алмаараа дэс гайхаад дэс юм уу? Би таны машин хулгай хийж гэж яагаад гэсэн бэ? Ахын машин байхгүй юу? Та гойлохгүйгээ дүү. Гүй. Ахтай энэ нэг мэрэгжил болгочих гал би энэ чинь те. Нэг компани болгох гал бас ахтай юу хэмээр юм дээ. Энэ бас нэг хийж байгаа ажилдаа бас нэг тийм чармаал гаргаад би одоо нэг доороо бол одоо саяны манай найз мэтийн нэг надад бол нэг тийм юу вэ шүү нэг далаад хүн байх шүү өдөртөө надад нэг хэдэн төгрөг өгчдөг нэг тийм далаад хүн байна. Оо би чи амьдралаас амар тасарсан юм биш тахаа. Би чи таныг яа би таныг хараад юус дандаа юу яадаг байхгүй өрөвдөж яваад байхгүй нэг хоолны мөнгө чинь бэлэн гомж гэсэн өгчихсэй гэж ёо ичслээ. Тийм ээ бэлэн гомж гэсэн хоо шүү дээ. Ер нь гэхдээ хүн бүхэн адилгүй хүлэг болгон жороогүй гэдэг нэг үг байдаг шүү дээ. Тийм ээ. Тэр чи бас л бизнес шүү дээ. Бизнесгүй юм гэж одоо хаа байсан юм бэ? Чи амар тасарсан бизнес шүү дээ. Тий. Чи бизнес л бол бизнес шүү дээ. Ёо. Одоо эндээс би нэг хүнээс ажилчнаасаа одоо цалингаа аавна. Орлогоо өгсөг үү? Тэ нэг өдрийнхөө орлогыг ингээл түүгээл авчдгийг. За. За, өнөөдөр орлого. За. Унд дээр мэдөө. За. Йоо, энэ ч өөр амьдрал нэцүү шүү. Энэ манай ажилтан шүү дээ. Одоо бид энэ ингээ шинэ жил мэнжилээ ийн. Ажил ихтэй шүү. Энэ хүний амьдрал өөрөө ямар вэ? Даагүй шүү дээ. Сайн нэг 2 өрөө байр авч өгсөн тэгэл байж лээ. Йоо, тэгсэрнэд ингээ хувцлах нь чи угаасаа ажлын хувцс юм байна те? Тий, ажлын хувцс шүү дээ. Ерөөсөө би тантай шиг ажил таны компанид орё. Янз юм байна. За. Давай. Ой. Я свой буду. Задёр. Манай дэрнэ гэвчтэй, аа? Доор. Даваа нэг иймэрхүү л амьдэрдэг. Чи юу араалмаар да? За, цаа. Айлд орж ирсэн сайхан хадуун заган сайхан хоол хийх үү? Ямар хоол хийх үү? Би явлаа хэрэг юу гэж байгаа юм чи? Айлд орж ирсэн. Дүүтэйгээ нэг хатуу юм тулгана. Би арх өх би одоо ажил руу яраад. За, ахын нэг иймэрхүү л амьдрдаг юм да. Энэ амьдрал хүрэх гэж ахын бас их зүдэрсэн. Ахнда сохруулж үжиглдэг байла. Сохруулж үжиглж байгаа. Төвшүүдэн доор над мөнгө өгөөж явдсан нэг хүн хөөе нөгөө мөнгөтэй карварууд гарсаар байж байгаа байрыг таад. Тийм хөгийн юмуд болдгоо юм. За. Хонхонаатай
байхгүй яа энд болох ах уу? Хөөрхөдөө төсвих. Царийг давдгүй. 300 тэгтээ саяас амар юм гисцсэн байгаа. 320 болсон. Яаж болоод эндээ амьдралаа? Яг болоод юм. Ах тэрэ иржээ хэрэг гарвал мэдөө. За баярлаа. Одоо явах гээд яарад байна уу? Тий би одоо явлаа. Хоноод явах юм уу? Гүү яалах. Баярлаа. Энийг шинэ жилээр хэрэглээрэй одоо. Баяр болжээ. Баярлаа. Баярлаа. Эдээс авсан. Алнаас нахсах. Үгүй дутаагаас бүгднээс намсахгүй. Ой ямар хамгийн ордонд таарчдаг шүү дээ. Баярлаа. Би их нэрт авчих уу? Тий хүүхдүүддээ бас авч болно шүү дээ. Баярлаа. Одоо болсоо. Баярлаа. Ой нэр матгач. Иссоо. Чи энд нэг над гарын үсээ өвдөг дөрхөө. Оо миний гараас ирэх. Зүгээрээ. За. Йоо баярлалаа хүндэсэнд баярлалаа. Сюрприз. Алаадаг. Зүгээр аваад. Йоо. Чамд бэлгэлчи. За баярлалаа. Оо нэг ястаны сайхан санаа төрлөө. Энийг ч яваад мьюзик хөтөлтөнд харж салгад өгч. Хүмүүсийг одоо нэг баярлалаа баяртай. Оо малгай авч. Экрана мартсан. Баярлалаа. Баярлалаа. Хэрэг болоод би тань нар ярьж яах вэ? Тэг нөгөө газараа л очиход байж. Баярлалаа. Сайхан баярлалаа. За, мэдээж гэсэн баярлалаа. Сар шинийн мэд. Сар шинийг шинэ жилийн мэд хэрэг баярлалаа. Ер нь хүнээс уучлалт гуйна гэдэг маш хүнлэг бас энэрэнгүй үйлдэл юм. Уучлалт гуйх олон арга хэлбэр байна. Жишээлбэл намайг уучлаарай гэж орилоод 9 давхраас үсрэх гэж айлгах. Үгүй бол чихрийн харшилттай болтол нь амттан шимтэн үхч харагдах. Их мэдчлэн зөндөө дарга байгаа үстэй. Одоо үзүүлэх гэж байгаа энэ клипэн дээрх залуу эхнэрээсээ уучлалт гуйж чаддгүй нэгэн бололтой. Эннээсээ болж хаашаа явж одсныг одоо бүгдээрээ харцгаая. Урмуда чамайга гомдоолоо гутарч байна би өөртөө ухаарсныг минь ойлгож байна уу Өрөксэгүч бардам зонда өөрийн ирэхгүй би хөтлөвчээ уучлалгүйх дугмын сонсоо Түргэн зам тэнийг үвэс чин төвчгийн аргагүй байсан тийм үү Тэвдэж сандрахад халтарсан үгсмэн Тэр зүс хүүтэд царай чин одооч нүдэнд үцэгцээр байна Энийг төрхий чин яаж мартах вэ Шинамаг хашиж битгий явуулаад Зүрхчин болчин Уучлал зохиж байна тийм Ача чи миний нэгэж Нүдчин хацсан чи Хайр одоо ч гэрэлцээр байна Ой сайхан хөөрхөн гэсэн үгнүүдэд дургух юм байх уу? Намайг л муухай байхад хин нэг нь гоё байна, хөөрхөн байна гэдэгвэл би л баярлана. Гэхдээ бидний үзүүлэх гэж байгаа энэ клипэнд эдгээр үгсэхэр зохимжтой болохыг би төдийлөн сайн ойлгохгүй л байна. Юу тач клипээ сонирхцгаая. Урцайхан зоотой хулчин ташаатай Хөлдөөжөрөтэй хүзүндээ моцогтой Чана хоёр нүдтэй соломон хоёр чихтэй Астат төрсөн апхээ Мартач бабаса Мартач баба
очим ташаатай хөдөөжөрөтэй үзүндээ моцтой чам хоёр нүдтэй солмон хоёр чихтэй астар дурсан адаггүй мартаач бабаса Maramergoi, maramergoi, maramergoi. X-Music хөтөлбөр маань UBS телевизийн студиэс үргэлжилж байна. Саяны үзүүлсэн клип та бүхэнд таалагдсан гэдэгт би итгэлтэй байна. Ингээд дараагийн клип. Хүн болгон өөрийн хайртай хүнээ зүрхэндээ нандинж сэтгэлдээ минийх гэж өмчлөх дуртай байдаг. Тэгвэл энэ хайрынхаа эзэн зориулсан нэгэн клипийг та бүхэнд одоо хүргэе. Клипний маань гол дүрийн залуу өөрийн зүрх сэтгэлээ өгсөн тэрл хүндээ дэндүү гэмээр хайртай учраас энэ клип маш өндөр өртгөөр бүтсэн юм байна шүү. Сара босаг царайтай салхин аргагүй секси ояа. Олон задусыг арасан гүйлгэх онгромар хийсэх хүн тийм л юм. Бахра харин ганган чанын боломжтой айлын баян ояа. Хүмүүсийг тэр ангин чиялан хүсэн бүхнээ авах дуртай бантар юм. Болрос холонгонын бүгдээрээ дэжгүй өгтөө. Тинэти сайхан царай ухаалаг зан тансаг амьдрал тэдэн байнч надад хэрэггүй. I don't know Аян хөрхөн ялдым хаан намайг үргэлж ойлдог за яаш надтай дандаа хамт байдаг материалист миний зүрхийг эзэмсээ за ёо яа миний арука та бүхэнд таалагдсан гэдэгт итгэж байна. Ингээд дараагийнхаа болонд орцгоё. Энэ бол оддын мэдчилгээ.